За сайн байцгаана уу. Ингээд Итали улсаас Писагийн цамхаг гээд манайхан сайн мэдэн тийм ээ. За энэ цамхагаас та бүхэнтэйгээ мэдчилж байна. Тэгээд энэ цамхаг бол нөгөө одоо нэг бүтлгүү одоо инженерийн алдаа гэж хэлдэг. Одоо энэ суурийг нь бол ерөөсөө доошоогоо 3 метрийн гүнтэй хийсэн. Одоо энэ 5-6 давхар барилгатай бараг дүүцхээр 56 метр гэдэг. Тэгээ суурийг нь 3 метр гүн тэгээд хөрс нь бас жоохон асуудалтай байсан учраас ингээд хазаагаад байсан. 800 жилийн өмнө барьсан. Тэгээд үүнийг бол ер нь бол жил тутам бол байнгын ингээд нэг унгаачихгүй хүн шиг, нураачихгүй хүн шиг ингэж засаж амтсаар байгаад ямар ч өдгөө ингээд 2025 онд бол ингээд нураагүй байж байгаа. За тэгээд ийм газраас мэдчилж байна. Тэгээд илүү бас та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл одоо игүүнээ яас татаж аваад бас мэдээлэл авах боломжтой. Монгол хиймэл оюун игүүнээ чат аппликейшнтай боллоо. За энэхүү Писа хотоос Италийн нийслэл Ром хот руу манай баруун Европын игүүнээ мөнхөө игүүнээтэйгээ хамт замдаа явсаар байна. Бас нэлээд хөөрхөн явдаг юм байна. За тэгээд мэдээж одоо та бүхэн бүгд бол мэдж байгаа. PC Mall дэлгүүрийг тийм ээ одоо Монгол улсын бүр 19 аймагт одоо ийм салбартай дэлхийн 60 гаруй улсын брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг одоо албан ёсны эрхтэйгээр борлуулдаг тийм ээ. Ингээд одоо миний аялын ивент итгэгч бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-оос. За ингээд Ром хот руугаа ороод ирлээ. Тэгээд ер нь өмнө явсан Европын улсуудад бараг төгжрөл хараагүй. Энэ бол гэхдээ амар төгжирч шүү. Осол мослол гарсан байлгүй л гэж бодож байна. Эсвэл одоо угаасаа юм төгжрэлтэй юм болоо. Би одоо анх удаа ирж байгаа болохоор сайн мэдэхгүй л байна л да. Ямар ч зүйл амар төгжирч байна. Орж ирснээс хойш одоо нэг пост чиг гэх юм уу те. Нэг бараг 30-аад минут төгжирчээд одоо дахиад ийшээ төгжирнээс гартал дахиад 30 минут байгаа юм шиг байх юм. Би сая бас ингээд сонирхоод судлаа л да. Тэгээд ийм юм байна. Ром бол энэ Европын хотуудынхаа хамгийн нөгөө төгжрэлтэй хотод орд юм байна. Тэгээд шалтгаанууд нь болохоор нөгөө замын одоо сүлжээ энэ нь жоохон хуучирсан. Тэгээд юу юм бэ? Дээр нь хүмүүс нь айгүй нөгөө замын хөдөлгөөнд бас юм төрөмгийн оролцдог юм байна. Одоо монголчууд бидэн шиг айгүй мэдгэж чинь те. Тэгээ энэ төгжрөл бол яг хөө миний хувьд бол ингээд нэг асуудал биш. Бид хоёрын хувьд нэг Улаанбаатар хотынхоо төгжрлийг мэддэг те. Яг энэ Европын улсуудаар ингээд одоо өмнөх явсан Европын улс одоогийн ингээд явж байгаа ингээд харьцуулахад бол үгүй эрс мэдэгдэх юм байна юм төгжрөл. Дээр нь энэ замын чанар нь бас ингээд харьцуулахад айгүй муу юм байна те. Монголын өдөөний зам шиг л байна шүү дээ. Яг тийм зам шиг бас замтай байдаг юм байна. Бас нэг ийм сонин юу мэдрэмж авлаа шүү. Европын улсад орж явж байгаа мөртлөө. За тэгээд ямар ч үсэн ингээд анхны сэтгэл бол ийм байна. За ингээд дэлхийн шин 7 гайхамшигын нэг Колизеум дээр ирлээ. Италийн Ром хотод байдаг. Тэгээд нэг мафинд болгош болцсон юм шиг санагдаад байх. Том биетэй би ямгалагчтай. Зоонтог барьцсан ингээд влогоо явж. За ингээд удахгүй Колизеум дотроос мэдчихлээ. За орох гэж бол бас нэлээд очилт юм байна. Бараг 30-аад минут зогсож байна. Дахиад хэдэн минут зогсох юм бүү мэдээ. Тэгэл хүмүүс бороо орж байгаа ч гэсэн сайхан зонтгоо бариад очилж ин да. За тэгээд очин дээр бас хэрэлдээд идэх юм биш үү? Одоо тэнд нэг залуу нэг хүнтэй л хэрэлдээд байна. За тэгээд дэлхийн шин 7 гайхамшигын нэг Колизеум маань дээрээсээ бол ингэж харагдсан юм байна. Тэгээд 60-аад мянган хүн бол багтцдаг байсан гэж байгаа. Тэгээд бид нар нөгөө кино дээрээс үзчихсэн шүү дээ. Тэгэл энэ чи тулаан болно, амтантай тулалдуулна бас. Дээр нөгөө янз бүрийн цаазар авах одоо ял шийтгэл бас энэ чи гүйцэтгэдэг байсан гэж байгаа. За тэгээд Колизеум гэж иймэрхүү зүйл байдаг юм байна. За би одоо ингээд Италийн Ром хотод байдаг. Хот дотор байдаг дэлхийн хамгийн цөөхөн амтай, хамгийн жижиг газар нутагтай тусгаар тогтносон улсын үүдэнд байна. За энэ бол Ватикан улс байгаа. Тэгээд одоо энэ ингээд зураас бол хөлийн зураас. Ийшээгээ бол ингээд цаашаага Ватикан улс байгаа. Энэ наатал нь бол ингээд Италийн газар нутаг. Тэгээ 800 хүн амтай Ромын пап удирддаг тийм ээ.
та бүхэн бол одоо Ватиканы талаар бол мэднэ шүү дээ. Тэгээд яг энэ хэсэг нь болохоор иш дотгошоо бол ийм паблик нээлттэй бол биш. Одоо н харуулт хэлнийхэн зогссон байгаа зү. Энд нөгөө Гиген Петрийн сүмрүү бол ингээд жуулчт муучт бол ингээд нээлттэйгээр орж болдог. За ингээд ийм газар ирлээ. За тэгээд энэ бороо ороод байгаа болохоор ч тэгж санагдаад байгаа мó. Энэ нэг л ийм сонь үзэмжгүй юм а тий. Нэг тийм үзэмжгүй тэгээд хүмүүс центр бол тийм нөгөө илдэг бол тийм биш юм билээ шүү дээ. Одоо өглөө жишээ тэр колизум энтер ороход бол яг үүндээ ингээд амар тийм болох тий. Үүндээ ингээд үйлчилж байгаа хүмүүс нь тийм нөгөө одоо юу хэмдэ нэг тийм илдэг биш. Тэгээ ер нь яг хүмүүсийн замын хөдөлгөөнд оролцож байгаа юу энтер ер нь тэгээд нэх үндэ болоод таалагдахгүй нөө надад деталь. Тэгээ миний блогч юм бол манайха ямар нэгэн цензур стандартыг байдгүй шүү дээ. Би өөрт төрсөн яг ингээд мэдрэмж сэтгэлдэл шууд блог дээр яриад явдаг. Тэгээ үнэхээр одоо гоё байгаа юмыг бол би муухай байна гэж ингэж худлаа ярьж чаддаггүй. Эсвэл үнэхээр муухай юмыг гоё байна гэж би бас худлаа ярьж чаддаггүй. Тэгээд ингээд амар үзэмжгүй байгаа хгүй юм. Одоо Швейцартай ингээд харьцуулахад тэгээ нэх бол эндээ таалагдахгүй нөө Итали. Тэгээд нөгөө зам муу байна гэдэг байгаа нь ийм юм айгүй их байгаа хгүй тий. Одоо энэ зам ингээд хагархаа магархаатай. Тэгэл Европт явж ийн гэхээр бас гайхаад байгаа хгүй. Одоо энэ ингээд хардаа энэ зам иймэрхүү юм айгүй их тохиолдоод байгаа. Замны юм хагархаанууд, хуучирсан замууд. За ингээд би хамгаалагчийнхаа хамт шүхрээ бариулаад одоо энэ Треви гэдэг нөгөө алдарт нөгөө нэг зоос шиддэг те. Ийшээ одоо ингээд нэг удаа зоос шидвэл буцаж Италид ирнэ гэдэг. Хоёрыг шидвэл хайрмаар болдог ч үлээ те. Нэг тийм өгүүлэмжтэй. Тэгээд ийшээгээ бол ерөнхийдөө ингээд аялал жуулчлалын эд үеэр бол заримдаа өдөртөө бол бараг юм 3000 евро мовро цуглцдаг гинэ. Зооснууд шидсээр байгаад. Тэгээ ингээд нөгөө сайн үлсийн аянд зарцуулдаг. За ийм учиртай юм байгаамаа. Тэгээд тэр зооснууд бол энэ ч байж байна. Тэгээ юу юм шиг байна дөө. Би одоо их тийм урлаг гоо зүүн мэдрэмжгүйч байж магадгүй. За одоо ингээд Венец рүүгэн орж ирж байна. Ингээд энэ гүүрээр даваад тэр цаана бол Венец маань харагдаж байна. За тэгээд энэ Венецийнхаа энд төв талбай руу явах чинь Сан Марко гэд төв талбай байдаг юм байна те. За тэгээ энэчнээс ингээд одоо тиктэй аваад тэгээ заваар төв талбай руу явнаа. За ингээд завиндаа сууж байна. Ямар байна мөхөө? Маш гоё. Вау. За. За тэгээд ийхүү хайрын хотоор Венец одоо хайрын хот гэдэг юм шүү дээ. Мөнхөдөөгийн хамт ингээд хайрын хотоор хамтдаа явж байна. Тэгээ одоо ийм юм байна. За 3 буудлын яваад тэгээд буухаар бит хоёр нөгөө төв талбай руу нь ерөнхийдөө очих юм байна те Google Map-аас харахаар. За тэгээд 3 буудлын яваад бичлэгээ үргэлжлүүлье. За тэгээд миний бичлэгийг анхнаас нь үзчихсэн хүмүүс маань бол нөгөө бүргэнэ улсыг мэднэ тийм ээ. Нөгөө хаан засаглалтай айгүй цөөхөн хөө амтай. Тэгээд тэр бол улсын ядуусын хороолт нь бол тэр чигтээ усан тосгон дээр амьдардаг байсан. За мөн бол та бүхэн миний Бенин улсаар явсан бичлэгийг үзчихсэн бол одоо тухайн улсын вүүдүүгийн шашинтай хүмүүс нь бол яг тэр Бенины усан тосгон дээр амьдардаг тий. За энэ Венецийн хувьд болохоор энэ бол нөгөө усан тосгон биш хот байгаад байгаа. Тэгээд энэ Европ маань бол нөгөө харьцангуй төрүүлээд бусдаасаа хөгжсөн учраас бол ингээд ерөнхийдөө ийм орон сууцны барилгууд энэ төр маш ихтэй. Тэгээд түүхийн бас дурсгал ихтэй. За ийм хот байна. Одоо энд ер нь бол энд анх бол 200 гаруй мянган хүн яг ингээд энэ Венецэд амьдардаг байжгаад. За одоо бол ингээд ерөнхийдөө нэг 48 мянган хүн энэ Венецэд яг ингээд нөгөө бүртгэлтэй амьдардаг гэсэн үг. За тэгээд жуулчдын хувьд бол жилдээ 20-с 30 сая жуулчин одоо энэ Венецэд ирдэг. За ингээд бодохоор бол ерөнхийдөө ингээд оршин суугч бол ерөнхийдөө байхгүй болоод тэгээд бол энэ хүмүүс нөгөө Airbnb, Booking энтрээр энэ өөрсдийнхөө орон сууцнуудыг түрээслээд тэр 48 мянган хүн бол ерөнхийдөө одоо амьдарч байна гэсэн. За ийм нэг
бас тооцоо судалгаа байна. Энд ястай айгүй сонирхолтой хөгжим тоглож штеп. Рүнкэн тус хийж агаад тэгээ ингээд тоглолцож байна. Вау. Энэ бол сонирхол юм байна. За ингээд Венецийн зүрхэн цэг Сан Маркогийн талбай дээр ирсэн байна. Тэгээд энэ орчин бол бас их гоё орчин байна шүү. Тэгээд ийм юм байна. Би ч нөгөө шууд өөр төрсэн сэтгэлээр яриа явдаг гэж хэлээд байгаа тийм ээ влог дээр. Ром зон бол надад ингээд үнэхээр бас таалагдаагүй. Харин яг энэ Венец бол бас ингээд ирэхэд бол их гоё юу нэг газар юм байна. Одоо өвөл ирсэн гэхэд гоё байна. Зуны дэлгэр цагт бол ирэх юм бол өшөө илүү гоё байх нь бол уусаа дамжиггүй юм байна. За тэгээд бүх газар л одоо мэдээж тулгымдсан асуудлууд байдаг. Тэ бидний хамгийн баян одоо хөрөнгөтэй чинээлэг орн гэдэг орнуудад ч гэсэн орон сууц авах проблем. Одоо жишээ нь юунч байдаг юм уу, Швейцарч байдаг юм уу, ингээл Кувейт мөтгөл бид нөгөө айгүй их нөгөө өөрсдөө төсөөлдөг штэ тий. Тэрнээс бол бас яг бодит байдал өөр тодорхой асуудлууд байдаг. Тэрэн шиг бас энэ Венецт маань ямар асуудал байна гэхээр нөгөө усны түвшин нэмэгдээд байгаа. Заримдаа ингээд ус даваад ингээд орж ирээд байдаг. Тэгэхээр бол бас энд бол нөгөө амьдрах нөхцөл бол ерөнхийдөө хэцүү болж байгаа гэсэн үг. Одоо энд бол нөгөө сургууль мургуул айгүй их байдаг байсан. Тэгэл дийлэнх нь хаагдаад нөгөө хүү ам нь энчнээсээ нүүгээл ерөнхийдөө нөгөө өөр хотод руу очиод амьдарч байгаа байхгүй. Энэ хэсэг бол ер нь энэ байр орон сууц нь бол ерөнхийдөө л яг жуулчин жилдээ 20-30 сая жуулчин ирнэ. За тэр хэдтэй бол ерөнхийдөө түрээслэгддэг ийм бол объектууд бол болцсон байгаа юм байгаамаа. За тэгэл ингээл жуулчид маань энүүгээр дүүрэн энчээ бас нөгөө завнууд бас маш их байна. Тэгээд манайхаа би бас нөгөө хэлээд байгаа тийм ээ. Би бол ингээ влог дээр тэдэн он тэгсэн ийм түүхтэй одоо тичнээ ингээл нэг тийм зүйл бол орчин цагт юм хөгжсөн үед бол яриад байхгүй гэдгээ хэлсэн. Та бүхэн маань тэгээ Венецийн тухай илүү дэлгэрэнгүй өөрийнхөө сонирхож байгаа бүхнээ судалж ойлгож авъя гэвэл эгүүнээ япэ татаад за тэгээ Венецийн тухай гэж хайгаад ухаал тэр нь яг яадын энэ яадын ингээл та бүхэн орчин цагт бол ингээд бүх мэдээллийг авчих учраас би бол ерөнхий юм зүйлийг л яриад явж байгаамаа. За одоо энд бол ийм нөгөө усан таксинууд явж байгаа юм. Тэгээд таксигээд ингээд албан ёсоор бичсэн. Тэгээд энэ бол амар үнэтэй юм билээ л дээ. Одоо нөгөө суур үнэ шүү дээ такси эхлэхэд явдаг. Тэр нь бол 40-50 еврогоос эхэлнэ. За тэгээд нэг 5 минут тутамдаа 3 евро ч юм уу. Иймэрхүү бас нэлээд өртөг өндөртэй. Тэгэхээр бол ер нь Венецид ирвэл яг энэ нийтийн тээврийг ашиглаад тэгээд алхаал явах нь бол зөв. Машин тэрэг бол огт тийшээ оруулахгүй. Хамгийн ойрхон Венецтэйгээ орохын өмнө ойрхон тавьбал тэгээд хамгийн өндөр зогсоолтой машина. Хол тавьбал арай бага төлбөртэй. За нэг иймэрхүү бас өртөгтэй холбоотой нэг зүйл байна. За ингээд Хорват улсын нийслэл Загреб хотоос мэдчилж чинь тэгээд мөнхөө өвт хоёр энд бол ерөөсөө нэг газар нэн тэргуунд ирэх гэсэн. Тэр газар бол энэ Медведград гэдэг юм цамхаг. Тэгээ яагаад энд ирж ийн гэхлээр яг энд бол одоо манай Монгол улсын их хаадуудаас болж барьсан ийм цайзан байгаа. Одоо бид нар мэддэг тийм ээ. Цагаан ирмэг яагаад барьсан бэ гэдэг шалтгааныг энэ болохоор яг 13 дахь зууны үед манай одоо Батхан маань цэргүүттэйгээ ийшээгээ довтолж исэн. Манайх ч ингээд Австро-Унгрыг бас эзлэн түрэмгийлж исэн шүү дээ. За тэгээд яг энэ Хорват руу орж ирсэн. Тэгээд дараа нь өгөөдөө хаан нас бараад тэгээ Монголын цэргүүд бутсан байдаг. Тэгээ түүнээс хойш бол яаралтай энэ цайзыг байгуулад ингээд Загреб гээд нийслэл хотоо хөдөлгөөний хяндаг ажигладаг ийм цайзыг бол бий болгосон байт юм аа. Тэгээд өнөөдөр бол нөгөө цастай тэгээд энэ Европч нэм нөгөө чихтэй болохоор ийшээгээ даанч ингээд сайн харагдахгүй байна. Хоёрдож болохоор нөгөө Крисмасын амралтын өдрүүд болж байгаа учраас бол энэ мань ингээд хаалттай байгаа. Тэгээ ерөнхийдөө цайз дээрээс бол энэ хотыг ажигладаг байсан. За ийм сайхан бас өвөг дээдстэйгээ холбоотой газар нутагт ирсэндээ мөнхөө баяртай байна уу? Баяртай байна ах уу. За ингээд төв талбайд нэрсэн байна. Мэдээж тэгээд одоо бусад бүх Европын улстайгаа адилхан ийм нэг тараан байгаа тийм ээ. За ийм хуушин загвартай одоо
барилгууд байгаа тийм ээ. За тэгээд мэдээж хэрэг бол бас байгаль байгаа. Нуурууд их элбэгтэй юм билээ. За тэгээд музей байгаа энэ ч. Тэгээд музейнүүд бас үзэж болно. За ингээд ерөнхийдөө Хорват улс маань бол 3.9 сая хүн амтай. Тэгээд одоо Монгол улстай нэг хүнээр ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу орлого нь бол 3 дахин өндөр. Тийм боловч энэ ч бас юмны үн Монголоос бол хамаагүй өндөр. За ингээд яг бодит худалдаа авах чадварыг нь харьцуулах юм бол Монголоос бол 2 дахин өндөр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнтэй. За ийм улс юм байгаамаа. Тэгээ ер нь бол ингээд энэ Европын улсуудыг ингээд энэ одоо түүх соёл бүх одоо зүйлийг нь дэлгэрэнгүй үзүүлсэн Монголын бас маш олон мундаг гой влогууд бол байгаа тийм ээ. Дэлхийгээр аялагчид за тэгээ нөгөө аялагч гаа үлзээ ахын аялын тойрог байна. Миний аялсан мянган хот цэнхэр машинтай хоёр за гих мэтлэн бол ингээд маш одоо дэлгэрэнгүй хийсэн влогууд байдаг. Тэгээд та бүхнийг бас тэр влогуудыг бас үзээрэй гэж уриалж байна. За ингээд Европын арлын улс Мальта улсад ирсэн байна. Тэгээд хостелээсээ гараад алхчихсан чи юм айл болгон баг ингээд нэг юм юу тавьчаад байгаа байхгүй юу? Үүдэндээ юм савтаа ус. Одоо цаашаа ус ингээд битүү. Тэгээ энийг би бас сонирхож одоо интернет орчноос хайлт хийлээ. За тэгсэн чи яагаад энд ингээд ийм уснууд үүдэндээ тавьчаад байна гэхлээр энэ нөгөө нохоо муур энэ төр ирж шээдгүү гинэ. Гол зорилго нь. Тэгээд энд ингээд ийм ойрхон ийм гэрийнхаа үүдэнд уснууд тавьчдаг. За ийм нэг сонирхолтой улсаас эхэлж байна. За тэгээд арлын улс болохоор нийтийн тээврийн зөвхөн автобус байгаа. Тэгээд би нэг хязгааргүй автобусаар зорчдог картыг авцъя. Тэгээд одоо би энэ Валета гээд ЮНЕСКОд бүртгэгдсэн бас их одоо түүхийн аш холбогдолтой газар байт юм байна. Тэгээд тийшээ нь явж байна. Одоо нэг автобус дамжаад за тэгээд ер нь очичнаа. Одоо та ингээд ийшээгээ харвал нэг тийм яг Европ биш нэг тийм араб юм шиг байгааз. Тэгээд арабын улсууд нэг иймэрхүү байдаг шүү дээ. Тэгээд Мальт хэл нь болохоор нөгөө араб хэлтэй. Арабтай ойролцоо хэлтэй. Тэгээд яагаад вэ гэхээр энэ мэн нөгөө далайн худалдааны ус гол бомбт байсан болохоор арабууд хяналтандаа байлгарч исэн. Тэгээд эртний Ром, Франц, Англи гээд маш олон улсын үндэстнүүдийн колони байсан болохоор их олон одоо соёл ингээд холилдоод тогтоод үлдсэн. Ерөнхийдөө араб хэлтэй Европын улс. За ингээд ийхүү төв талбай дээр нэрсэн байна. Тэгээд Мальт арлын улс маань 316 км квадрат газар нутагтай. Одоо Улаанбаатар хотоос мөр хэд ихэнжижигхэн гэсэн үг вэ тийм ээ. За тэгээд 500 мянган хүн амтай. За тэгэл мөнгө олдог зүйл нь бол яг л адилхан нөгөө жижиг улсуудын загвар. Далаатай учраас порт сервисээр мөнгө олно. За тэгээд татврын таатай орчин тий арайч офшор бүс бол биш. Ягаад гэвэл энэ чинь Европын холбоон шингэнд байдаг учраас болохгүй байгаа юм. За тэгэхээр татврын бол маш таатай орчин байдаг. Дээр нь аялал жуулчлал, тэгээ IT технологи үйлчилгээ гэдэг яг л нөгөө цөөнхөн амтай улсуудын модель бол яг л адилхан энэ ч байгаа. За тэгээд энэ талбай дээр маань Гранд Мастрын ордон гэдэг байгаа. Тэгээд ийшээ орж үзье. Энд ч бол ингээд одоо яг ерөнхийлөгчийн ажлын алба байдаг, парламентын зарим ажлын алба байдаг. Дээр нь музейн одоо бас зориулалтаар жуулчид орж үзэж болдог. Ийм Гранд Мастер 16 дугаар зууны үеийн ийм барилга байна. За тэгээд Европт ч тэгэл ийм музей л ер нь үзнэдэ. За тэгээд энэ хөшөөний доор ингээд эсэргүүцэл илэрхийлсэн юм шиг нэг ийм зураг тавьсан байна л да. Тэгээд энэ ямар учиртай хүн бэ гэхээр энэ Мальтын айгүй бас мундаг 90 сурвалжлаа сэтгүүлч юм байна л да. Тэгээд 2017 онд бас энэ засгийн газрынхаа офшор тий авилгыг мэдээлээд тэгээд түүний дараахан машинд дэлбэрч нас барж ирсэн юм байна. Тэгээд энэ Мальт улсын маань хувьд болохоор яг Европын улсууд дундаа бол авилгаар муу, дэлхийд бол 65-д ордог. За тэгээд бол энэ сэтгүүлчийг бол үргэлж дурсан санах ёстой гэд иргэдэн санаачлагаараа энд ингэж зургуудыг байршуулсан юм байна. За тэгээд энэ бол энэ Валета хотын маань энэ 16 дугаар зууны үед баригдсан ийм шууд бэхлэлт юм байна. Одоо дайснууд нэвтэрч орж ирэхээс хамгаалсан. Тэгээд энэ Валета маань бол
тэр чигтээ ЮНЕСКОд бүртгэгдсэн байгаа. За тэгэл эргэн тойрон маань энд бас бэхлэлтийн сайз байна. За тэгээ эргэн тойрон маань нэг иймэрхүү байна гэж. За ингээд одоо би Мальт улсын хамгийн байгалийн алдартай үзэсгэлэнт хэсгийн нэг Цэнгэр хавцал гэдэг газар ирсэн байна. Тэгээ бас ингээд харахад мэдрэхэд бол яа харахгүй бас гоё юм байна. Тэгээд ууг нь өнөөдөр бороогүй салхихгүй байсан бол энэ доогуур ингээд завтай бас ингээд энэ хавцал мавцлаар ингэж явдаг ийм үйлчилгээ энэ төр байдаг юм байна. Тэгээд тэнд бас нэг ийм жижиг арал марл байна. За тэгээд мэдээж далаатай ус гэдэг бол маш давуу талтай байдаг. Энэ гоё байна уу? Энэ үнэр мөнэр нь нэг тэг ганг манг чим шиг нэг тийм гоё үнэр үнэртэй дээ шүү. Европт би чи ер нь байгаль нэх үнэртдэггүй байсан. Энд бол айгүй гоё үнэртэйд байна. Тэгээ хамгийн гол нь бороотой байна. Гэхдээ бол одоо тэгээ бороо, цас, салхи, шуурга, ханаа, томуу, момуу одоо юу ч бол ер нь баг надад тэгээд нөлөөлөхөө болсон доо. За. Энэ бодвол энэ хэддээс нэг юм үнэр гарч ирээд байна уу? Тэг нэхгүй нэг юм арцхангийн үнэр үнэртэйд бах юм. За иймэрхүү байна. Тэгээд надаас өмнө ирсэн ч уулчт байна. Тэр дээр автобус үлээгээд зогсож байх шиг байна. За сайн байцгаана уу. Ингээд өглөөний 7 цаг 19 минут болж байна. Тэгээд ямар ч эзгүй газар алхах чи. Тэгээд би хаана алхах гэж байгаа вэ гэхлээр Италийн Римини гэдэг хотод алхах чинь. Мальта улсаас шууд ийшээ хүрээд ирсэн. Тэгээ яах гэж энэ чи явж байгаа юм бэ гэхээр энэ Итали дотор чинь Ромоос гадна нөгөө Сан Марино гэж улс байдаг. Тэгээд өмнө нь мөнхөө бит хоёр машинтай явахдаа энүүгээр орж чадаагүй. Тэгээд одоо эн чинь бас нөгөө тусгаар тогтносон улс байхгүй юу? Дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг. За тэгэхээр тусгаар тогтносон ийм улс учраас бол бас нэг очиж сонирхъя гэж бодоод тэгээд одоо автобусаар явт юм байна. Энэ хотоос ерөөсө 20 км-ийн зайтай. За тэгээд Сан Марино улсад очиод бичлэгээ үргэлжлүүлье. За тэгээд энэ автобусны буудал маань юм байгаа. Тэр хамгийн дээр Сан Марино гэд бичсэн. Тэгээд тикетээ энэчнээс авт юм байна. Гэхдээ би бол нөгөө онлайнаар авсан байгаа. Энэ 20 минутын дараа автобус маань ирэх нэ гэж. За ингээд Сан Марино улстай буугаад ирлээ. Тэгээд ч ямар амар юм бэ? Битүү манан энэ нөгөө уулан дээр байдаг улс байхгүй юу? Тэгээ нэг хөө юмтэн ч харагдахгүй. Нэг эзэнгүү амар санагдаад хий. Ингээд ийм битүү манан байд юм байна. Гэхдээ энэ бол нөгөө байнгын бол биш юм байна. Сая би бас судлаа. Тэгээ ерөнхийдөө бол их манаддаг хэсэг юм байна. Тэгээ би яг ингээд ийм манантай өдөр нь ирж таарж байгаа юм байна. Гэхдээ энэ дэхтэй нэрээ ямар эвгүй юм бэ? Одоо би энэ Plaza Publico буюу энэ төв талбай руу яваад байгаа юм л та. Тэгээд үнэхээр жоох эвгүй байна. Нэг хөө юмтан байхгүй ил хөл тэгээд битүү юм манантай байгаад чинь жоох эвгүй юм байна. За тэгээд уулын улс болохоор ийм дээшээгээ бас их алхуулж шүү. Төв талбай руу очих гэж. За тэгээ энэ чинээс нэг ашгүй одоо хүмүүнтэй дэлгүүр хоршоотой энэ төр болж эхэлж байна. За тэгээ энэ улсын маань газар нутаг 61 км квадрат буюу ерөнхийдөө налах шиг одоо хаашаашаа нэг 7.8 км газар нутагтай. Тэгээд бол энэ кебл караар уг нь ингээд энэ ч нөгөө юм жижиггүй ус болохоор ингээд явж үзэж болдгийм билээ л дээ. Гэхдээ өнөөдөр ингээд манантай байгаа учраас бол ажиллахгүй байгаа юм байна. Тэгээ энүүгээр бол бас ингээд зоосыгээд харж болох юм байна. Даанч тэгээд одоо манантай болохоор юу ч харагдахгүй. Ямар амар юм бэ гэхдээ ингээ харсан чи ёо. Айгаад байна би нэг сонё. За тэгээд энэ улс маань юм нөгөө соёлын хувьд уулан дээр байдаг. Тийм ан ав бол бас юм хийдэг үндэстэн байсан. Тэгээ тийм болохоор бол юм ангийн хэрэгслүүд бас айгүй их зардсан юм байна. Ингээд буу муу энэ дотор бол бичлэг хийж болохгүй юм билээ шүү. Гэхдээ энэ бол жинхэнэ буу биш. Одоо бэлэг дурсгалын чиглэлийн юм буунууд. Тэгээ энэс чинь би одоо авчихаар чи нөгөө олон улс дамжиж явж байгаа болохоор хил гайл дээр жинхэнэ буу байна гэж шалгаад явуулахгүй байх л та. За ийшээ ингээ харахаар дахиад манан. За тэгээд энэ болохоор төв тал байна. За тэгэнгүүтээ биш үү.
энэ төрийн орд нь ийм 3 давхар. Тэгээд эн чинь одоо парламент нь ажиллаж байгаа гэсэн үг шүү. Тэгээд эн чинь 33 мянган хүн амтай. Тэгэнгүүт 60 парламентийн гишүүн сонгогддог сонгуулаар. За ингээд тэгээд тэр гишүүд маань одоо энэ дотор сууж төрийн албан ёсны айлчлал арга хэмжээ энэ төр явдаг юм байна л да. За тэгээд яг энэ төрийн ордныхоо эсрэг талд бас нэг юм барилга байгааз. Энэ бол ингээд гадаад хэргийн яам юм байна. Гадаад хэргийн яам бол ингэж тусгайлан бас барилгатай ийм байлгадаг юм байна. Тэгээд энэ яагаад гэхээр эн чинь нөгөө бид нар бол ийм тусгаар улс гадаад дипломат бодлого явуулдаг гэдгээ илүү онцлог бас харуулж ийм гадаад хэргийн яам нэг ийм 2 давхар байртай байдаг юм байна л да. Тэгээ ингээд харахаар төв талбай нь их жижиг. Тэгээ яг ер нь Европын улсууд бол өөтгөртэй санагдсан. Гэхдээ энэ улс бол надад бас нэг тийм өөр мэдрэмж өгч шүү. Ер нь тэгээ та хэд мэ нэг Итали метал орвол бас ийшээгээ нэг хүрээд ирвэл бас их зүгээр юм сонин өөр мэдрэмж өгдөг улс шүү. За тэгээд энэ төрийн далбайг нь бас жоохон ажиглаж зогслоо. Тэгээд ер нь бол яг утаснаас харуул ийм төрийн далбайтай юм байна. Ингээд нөгөө 3 цамхгаа оруулсан. За гадаад хэргийн яамны үүдэнд ийм төрийн далбайгаа залжээ. За энд их эмийн санг гоё шийдсэн байх шүү. Ер нь заавал эмчийн жороор олохгүй эмнүүдийг бол энд ингээд тавьчихсан байна шүү дээ. Тэгэл одоо чинь авах эмнийхээ кодыг хийгээл карта уншуулаад за ийм автомат эмийн сан бас байж болох хөлбөр шүү. За тэгээ 3 цамхаг. За тэгээд вампирийн музей, бууны музей гэдэг музейнүүд байгаа юм байна. Түүнээс гадна энэ ч бас ийм их сургууль байдгийм байна. Судалгааны хүрээлэн их сургууль. Тэгээ Италитай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлт юм байна. Тэгэд ийм одоо жижиг газар нутагтай ийм улсад ийм нөгөө их сургууль одоо өөртөө байлгана гэдэг бол энэ нөгөө бид нар бол ийм тусгаар улс гэдгээл илүү бас нөгөө баталгаажуулж байгаагийн нэг хэлбэр бах л да. За тэгээд ерөнхийдөө бол нэг өдрөл хангалттай юм байна. Одоо Сан Марино улсыг үзье гэвэл тэгээд та бүхэн маань хийшээ бас ирэхийг санал болгож байна.